Орой минь манайхаа. За одоо нэг буудан захиалвал ер нь карго нь хэд болох бол одоо зураг захиалвал хэд болох бол ор захиалвал хэд болох бол гэсэн асуултууд ер нь нэлээд ирдэг. За тэгээд Эрдэнэ карго цэгийн мэн гээд вебсайт руу ороод за энэ үн ханш гэдэг үн тариф гэж байгаа. За ийшээ орвол ерөнхийдөө үн ханшаа яаж бодох вэ гэдэг юм байгаа. За энэний доор энэ тооцооллуур гэдэг хэсэг байгаа. Энэ тооцооллуур хэсэг дээр одоо тухайн авах гэж байгаа барааныхаа уртыг тий. За 1 метрийн урт, за 1 метрийн өргөнтэй, 1 метрийн өндөртэй гэж үзэх юм бол тухайн барааны оврын үн гэдэг одоо энэ ч гараад ирсэн байгаа 400 мянга гэдэг. За энэ ингээ метр кубээр бодогдож байгаа ачаа гэсэн. За энэ нөөрөө одоо юу гэдэг нь 100 кг жинтэй байх юм бол жингийн үн нь 200 мянган төгрөг, оврын үн нь 400 мянга гэд. За тэгээд тээврийн зардыг, тээврийн үнийг бол овроор бодно 400 мянга болно гэж байгаа юм. За тэгээд ер нь бол ийш ороод өөрөө чинь захиалгаж байгаа бараа бүтээгдэхүүн каргонууд хэд болох вэ гэж ингэж өөрсдөө тооцоолж бас болно шүү.